мэндийн тусламжлалын чанар хүртээмжийг сайжруулах гэдэг ажлын хэсэг байгаанд ажиллаж байгаа. Тэгвэл бас бид энэ эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудал, тэгээд эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн асуудал, эмийн хүртээмж, чанарын асуудал дээр бас ярьж байгаа. Эрүүл мэнд яам гүйцэтгэлийн санхүүжилт одоо аймагуд, нэгдсэн эмнэлгүүд, энэ хотын эмийн клиникүүд ор бүтц оронтой өөрсдөө батлана гэдээ ярьж байгаа байхгүй. Энэ бол хамгийн буруу бодлого байна. Ягаад гэвэл 100 ортой гэх юм 50 ортой 250 300 ортой эмнэлгүүд нь шүү дээ, тийм. Сумуудын эмнэлэг чи 10 ортой зарим байж дээ. Тэгэхээр энэ тарсан бүтц оронтой байх хэрэгтэй. Энийг чинь эрүүл мэндийн яам, хөдөлмөрийн хамгаалал яам, сангийн яам гурвуулаа нийлжээж батлах ёстой. Гэтэл илүү оронтой байж байна. Жишээлбэл өнгөрсөн жил нэг аймгийн бүтц оронтой 386 оронтой байсан байв. Энэ жил 505-аар нь баталсан. Тэгэхээр түрүүн жилийн эцсээр бид нэр эрүүл мэндийн дадлын чөлөө төлөвлөлтүүд нь 54 тэрбум. Эрсдлийн сангийн чөлөө төлөвлөлтийн 80 хэдэн тэрбум, 60 хэдэн тэрбум. Дээр нь 300 хэдэн тэрбум, нийтдээ 500 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Гэтэл нөгөө илүү оронтойг цайлан хөлс нийгэм дадлын шимтгэлд явж шүү дээ. Яг бүтц стандартыг батлахгүй 72 оны нэг стандарт байсан. Дараа нь 2013 оны нэг байсан, 17 оны нэг стандарт, бүтц стандарт. Эмнэлгийн бүтц стандартгүйгээр энэ явахгүй.